Бэнгэд явчихсан ч идэртэй орсон байх юм. За Сквадр аймаг дахь Сумдундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг нээсэн мэдгэдیں۔ Өнөөдрийн шүүх хуралдаанаар идэр заяагийн ажилласан байдал тогтоолохдохгүй иргэний эргийг хянаа хэлснэ. Нарийн бичгийн дараагаас эцсийг илтгэх бусад оролцогч авчих. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандлт тайлбар мэдүүлэг өгөх хүүх хэлэхдээ судлаасаа болсон шүүх хуралдааны оролцогчид гар утасныхаа дуу гунтран шүүх хуралдааны оролцогчид шүүхийн шийдвэрийг уншиж сонсоход байлцсан. За нэхвэрлэгч идэр заяагийн биеийн байцaalтай танилцъя. Хаант үнсэн яриад хаант төрсөн? Сквадр аймгийн Онгол сум 1977 онд төрсөн. За хэдэн настай? 48 настай. За эрэгтэй эсвэл Дарганга. За боловсрал. Дэд. Мэргэжил. Улуурхай инженер. За амбул 6. За хаана оршин сууж байна? Баруурт сумын 2 дугаар аг. За сартны 1-2-302 дахь. оршин сууд хаана ямар ажил эрхэлдэг? Эрхэлдэг одоо эрхлэхгүй байгаа. За эрхэлсэн ажил ургаа авг өндрүүд тхий нэр алтан гэрэл өөрийн чинь нэр өдөр заяа. За сууч. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлаа. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааны Сквадр аймагт Сумдундын иргэний эргийн анхшны шүүхийн шүүгч болормоо бие даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга өсөх баярыг оролцуулъя хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчдоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За болч хариулъя шүү. За хэрэгэн оролцогчийн тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд идэр зэ нэхэмжлэгчээр оролцогчийн нэхэмжлэгч бол шүүгт гарах нэхэмжлийн шаардлагаа дэмжих ажил шаардлагаа бусад татгалзах өөрчлөх эсгэх багасгах эрхтэй мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах шүүхэд хандаж санал хүсэлт тавих нотлох хуримд гаргаж өгөх шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх нотлох хуримтыг шинжилэн судлахад оролцох шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрөл давтаалт гомдол гаргах шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй эрхүүргээ ойлгосон уу? За шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох хуримт санал хүсэл байна уу? Гаргаж өгөх нотлох баримт байна уу? Нэмж байхгүй юу? За байхгүй болж байгаа чанга хариулын энэ асуулт хариултыг хүн бичиж тэмдэглэж байна. За нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За идэр заяа нь 2004 оны 1 сарын 1-ний өдрөөс 24 оны 12 сарын 20-ны өдрийг дуустал Сквадр аймгийн Жаахан шарга театрт гоцлол дууснаар тасралтгүй 21 жил ажилласан. За улмаар миний биеэс мэргэжлийн нөхцөлөд төр тогтоолоос үүрэгт ажилласаа чөлөөлөгдсөн. Гэтэл Сквадр аймгийн хөгжим цэцгийн театрын даргын 2004 оны 1 сарын 5-ны өдрийн 1 дугаарт ажил авсан тушаал гоцлол дууснаар томилсон гэдгийг бичиг өгөөс болж гоцлол дууснаар ажиллаж ирснээр төр тогтоолох боломжгүй байгаа тул шүүхээр заавал гоцлол дууснаар ажиллаж ирсэн байдлыг тогтоолох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Иймд 2004 оны 1 сарын 5-ны өдрийн 1 дугаартай Сквадр аймгийн хөгжим цэцгийн театрын даргын тушаал 24 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай театрын тушаал болон бусад холбоотой баримтыг үндэслэн намайг 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс 24 оны 12 сарын 1-ний өдрийг дуустал Сквадр аймгийн хөгжим цэцгийн театрт гоцлол дууснаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн ийм нэхэмжлийг шүүхт гаргасан байна. За нэхэмжлийн шаардлага дэмжиж байгаа юу? Дэмжиж. За нэхэмжлийн шаардлагатай холбогдуулаад тайлбар ярьчих. За би 2004 оны 1 сарын 1-нд театрт дуучнаар орсон. 2024 оны 23 онд тасралтгүй 20 жил ажилласнараа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд тэгээд юу авсан? Хэдийд төр тассан? 12 сарын 20-нд 23 онд нөгөө 20 жил тасралтгүй ажилласан гэдэг тэтгэмжээ суулгуулад тэгээ 24 оны 12 сарын 25-ад өөрийн хүсэлтээр гарсан байна. Чөлөөлөгдсөн чи хэзээ? 24 оны 12 сарын 20. За тэгээд одоо юу тогтоолох гэж байлаа? Урлагийн байгууллагууд тасралтгүй 20 жил
Засралтгүй 20 жил юм уу? Гоцлол дуучнаар 20 жил юм уу? Засралтгүй 20 жил. За. Ажилласан. Гоцлол дуучнаар ажиллаж яснаар тогтоолгыг гэж байна шүү дээ. Түүнээс үл чиний 20 жил байна уу, 19 жил байна уу? Тэрийг үл чи шүүх тогтоолохгүй шүү дээ. Тийм үү, тэгж ойлгож байгаа юм. За. За хацар төрч төвлөрч нотлох баримтыг шинжилгээ. За одоо чи энэ дээрээс нотлох баримтаа шинжилэн судлахад хамт хараад явчих шүү заа юу. Энэ одоо миний тим гэдэг оны. За 4 оны. За нэхэмжлэл иргэний үнэмшлийн болбор. За тэмдэгтэн хурамчин 70,200 төгрөг төлсөн баримт. За эдгээр заяа 24 оны сарын өдрөөс хөсөл дууснаар ажилласан үнэ. Дарга ирсэн гэсэн байна. За 2004 оны сарын 5-ны өдрийн ажилд авсан тушаал байна. Эдгээр заяаг дуучны ажилд авсан байна. 24 оны 12 сарын 20 За 24 оны 12 сарын 1-ний өдөр засвал орлого. За нийгмийн даатгалын дэвтэр байна. Энэ дээр дуучин л бичсэн байна. Тийм үү? Даатгалын дэвтэр дээр за 2000 доош харуулагдчихжээ. За иргэний эрг үйлчлэлийн шүүхийн ажиллагааны баримтууд байна. За энд болохоор хэлж амтах. 2006 оныхон тийм. За энэ дээр тэр заяа За 2006 он. За 2009 он. Тэр заяа За энэ дараагийн тооч. За 10 он. Хоёр оных тэгээд 17 тоо ангин хаана За бооч ингэж явж ирсэн байна. За 20 он. Энэ 20 оных дээр хаана нийтдээ
Жагсаалтанд л байгаад татвчдаг. 20 оных дээр Дуучдын жагсаалт. Тэгэхгүй дуучин мөчин гэж ялгаагүй л байна. За гэрч бүрэн дэлгэрийн мэдүүлэг дэлгэр маагийн мэдүүлэг. За. Эдгэнгийн гэрээ 2007 он. За гоцлол дуур. За 2010 оны. Ямарсан шаа. За гоцлол дуучин гэсэн.
амжилтын тушаал. Тэнцэр хаа. Тэрнтэр оны хэдэн сар болох гэж байлаа? 12 сарын 20. За зэрэг нот шинжилгээ судлаа. Ноцгой баримт шинжилгээ судалсантай холбоотой нэмж хэлэх зүйл байна уу? За шүүх хурал завсарлахаас өмнө шүүгт хандаж хэлэх зүйл байна уу? За шүүх хурал төр завсарлыг дахин үргэлжлүүлж шүүхийн шийдвэрийг уншиж сонсох нь хуралдааны тайлбар төр гарах хэрэгтэй.